Энэ гадны үндсэн намсан корпорациуд тэдний буруу биш. Тэд бол Монголын төрд байгаа, аливаа улс орны төрд байгаа, улс орноо боддгоо хувийн хичээсэн тийм хүмүүсийг гар хөлөө болгож жагаад хүслээ гүйцэлдүүлдэг юм л дээ. Монгол улсын хуулиудыг бол яаж зэрэмдэглэж өөрсдийнхөө таалд нийцүүлж энэ гэрээг байгуулсан гэж бодно. Ашигт малтмалын хууль, усны тухай хууль, аж ахуйн нэгжийн татврын хууль бүгдэнд нь өөрчлөлт оруулсан. Ойлгоон ирээ байгуулалтын өмнө ашигт малтмалын хуулийн 5-5 дээр ганц 2 өгүүлбэр бичээд Монгол улс баялгаа үнэлэхгүй мөртлөө хөрөн гаргаж иж оролцох, хувь нийлүүлж оролцох 34%-аас илүү гарахгүй заагаад өгчихсөн хатуу. Оюутлогын гэрээ байгуулагдсан тэр өдрөөс 41 хоногийн өмнө аж ахуйн нэгжийн хуулинд өөрчлөлт оруулж гаад аж ахуйн нэгжийн алдагалыг 3 жил хүртэл ингэ сунгаж болдог байсан 8 жил болгочихсон том аж ахуйн нэгж гэд. Гинти ашгийн зэсийн 38% татвараас алдсан 66%, 68% энийг байхгүй болгосон 41 хоногийн өмнө. Ядахтаа тэр байхгүй боллоо гэхэд оройлт шилжүүлэх энэ боломж байсан шүү дээ. Ийм том боломжуудыг гадныхан төгснөөр өнөөдөр ашиггүй болох үндэс бол анх тавигдсан юм аа. Гэхдээ 15 он дугаан гэрээгээр бүр муутгсан. Тэгээ сайхан билег элбэгдэрж гэдэг хоёр бол Монгол хүн гэхэд үнэхээр хэцүү хүмүүс. Тэрэн дээр бол баяр цогтол эсрэг байр суурьтай байсан гэж сонсогч яасан тэр үед. Дугаан гэрээгээр хязгааргүй зээл авахыг хангаад өгчихсөн. Монгол ашиггүйгээр зарлаа хэтрүүлэхийг нэгэд өгчихсөн.